Өвөг дээдсийн бүтээсэн соёл зан заншилт бидний үнэт өв. Түүнийг хайрлан хамгаалж, өвлөн уламжлагч Ахмад үеэсээ суралцсан хойч үедээ зөвөр өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг билээ. Монгол түмний бахархал, оюун санааны дархлаа болсон энэ үнэт өвийг бүтээн залгамжлан авч яваа хүүхэд залуусаар гаруул нэвтрүүлгийн бааtruуд. Тэд юу бүтээж хэрхэн суралцахыг хамтдаа харцгаая. Манай нэвтрүүлгийн оролцогч хүүхдүүдийн ихэнх нь эмээ өвөөгийнхөө хитэн үеийг өвлөн дамжуулж ирсэн өв соёлоос суралцж байна. Тэд сур илдэх, дээс томох, гярга бүс нэхэх, бие биелгээ зэрэг Монгол түмний язгуур өв соёлыг Ахмад үеэсээ өвлөж, дараагийн үед залгамжлан хадгалж үлдэхээр чармаан хичээж яваа нь үнэхээр бахархан. Өв тээж байгаа, өвлөн уламжилж байгаа Ахмад настайчууд маань жилээс жил цөөрөөд байна. Тэр сур илдээд байгааг өнөөдөр сурч авч үлдсэн залуу үеийн хүн байна уу? Би бол авч үлдээгүй жишээ. Би одоо судлаад явж ирсэн болохоос сур илдээд сурж явсангүй. За дээс томж гин, тийм ээ. Хөхүүр хийж гин гэх мэтлэнгийн. За одоо хулсан хуур байна. Миний багад одоо эмээ маань хулсан хуур сайхан тоглодог хүн байсан. Тэгээд тэрнийг нь уламжлаад би бол бас багада хулсан хуур жаахан тоглож сурах гал үздэг байсан. Гэх мэтлэнгийн. За ингээд залуу үе маань голдуу одоо даяарслын энэ давалгаагаар гадны соёлын зүйлд их дур сонирхолтой болоод магадгүй эннийх нь үр дүнд Монгол соёлын үеийн зүйл бүдгэрэх ийм магадлалтай болчиход байгаа учраас энэ хүмүүсээ байгаа дээр нь энэ хүүхдүүдэд нь өвлүүлээд өгчөё л гэдэг ерөөсөө л ийм л зорилго юм. Өнөөдрийн дугаарт Монгол ах уй ёс заншил сэтгэлгээний онцлогийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг өвөрмөц урлагийн хэлбэр болох загчин бие биелгээ. Монголчуудын хөгжмийн соёлын түүхийг өгүүлэх үнэт олдруудын нэг болох хулсан хуур, уламжлах гар нэхмэлийн аргаар хийдэг дээлний гярга бүс гэсэн 3 өвийг хүүхдүүд хэрхэн сурч байгаа тухайга танилцуулахад бэлэн болжээ. 36 хүүхэд энэ өв соёлыг уламжилж авч сурж 8 өв тээгч маань ингээ хүүхдүүдтэй ингээ зааж сургасан байна. Та хэд маань ингээ бас амжилттай зааж сургаад одоо ингээ өнөөдөр төлөө уулзж байна. Амарлаар бид дөрөвт өвөө маань хулсан хуур хөгжмөр ая тоглохыг зааж өгсөн. Монголчуудын хувьд одоо өөрсдийн ондоошил болж байгаа үн цэнтэй болгож одоо бусдад ялгаруулж таниулж байгаа гол зүйл бол ерөөсөө л энэ өв байх. Хулсан хуур гэж монголчууд нэрлэдэг, хил хуурч гэж нэрлэдэг, төмөр хуурч гэж нэрлэдэг, аман хуурч гэж нэрлэдэг. Ингээ олон нэр том яваад байгаа. Энэ яг хөгжмийн нэр томьёоны тойл бичиг сурвалжууд дээр бол юу гэж тайлбарлаад байгаа юм хэрэг зарим нь бол нөгөө ямар материалаар хийж ийн тэрэндээ тулгуурж нэрлэж байгаа гэж. За энэ хүрээндээ аваад үзэх юм бол аман хуур гэдэг нэршил нэлээд ерөнхий суур маягтай ийм нэршил байж байгаа. Тэгэхээр яагаад аман хуур гэдгийг суур болж байгаа юм гэхээр ерөөсөө энэ хил хуур, хулсан хуур эднэр чинь өөрөө амны хөндий хайрцгийг ашиглаж дуургаж байгаа. Хулс гэдгээр тэр хөгжмийн зэмсгийн одоо урлал бүтээж хийгээд төмрөөр бас хөгжмийн зэмсэг урлаж хийгээд дангаараа дуурах. Амны хөндий хайрцгийг ашигласнараа дуурж байгаа. Тэгэхээр тэр амны хөндийтэй холбоотой тэр суур нэршил нь бол аман хуур гэдэг ийм нэршил байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээд одоо хулсаар хийж гэнэ үү, төмрөөр хийж гэнэ үү, ясаар хийж гэнэ үү гэд тэрнээсээ шалтгаалаад хулсан хуур, төмөр хуур, ясан хуур гэж ингэж нэрлэж байгаа. За гарал үүслийн тухайд бол бүр одоо хөннөөгийн үеэс
эхлэлтэй үүсэлтэй гэдэг одоо манай судлаачид бичиж байна. За энийг батлах одоо дурсгал нь олдвор нь бол Төв аймгийн Алтан булаг сумын нутгаас тэр Моринтолгой гэдэг газраас хөнөг үед хэрглэж исэн ясан хуур олдсон. За тэр ясан хуур бол бог малын ясаар хийдэг тий амьтны эврээр хийдэг гэсэн ийм сурвалжийн мэдээнүүд бол байгаа. Тэгэхээр тэр ясаар хийсэн байгаа хулсаар хийсэн байгаа эднэр нь бол бас өөр өөр гэсэн онцлогтой байгаад байгаа шүү. Яг гэвэл тэр материалаас хамаарат дугуйлтын хувьд өөр өөр гэсэн өрмөц характертай болдог. Ховд нутгийн уугуул хулсан хуур урлаач амар төвшин өвгдийн арга барилаар хулсан хуураа авралж тоглох өрмөц аргачлалыг түгээн дэлгэрүүлсээр яваа нэгэн. Хулсан хуурын хийц энгийн хялбар мэт санагдавч үнэндээ дуу сайтай хуур бүтээх нь нарийн ур ухаан шаардсан урлал юм. Ганц гой дуурчин. Одоо энэ хичээлээ та нар яах нь вэ? 7 хоног тавтай шүү заяа. Тэгээд 7 хоногийн дараа шалгуулах нь байна. Хүүхдүүд сурахад яг юу анзаардаг вэ гэхлээр сонсголтой хүүхд болохоор авиа сольж чаддаг. Сонсгол жоохон тааруу бол авиагаа сольж чаддаг баг. Хүүхд хэлтгүй. Том үнд заасан ч гэсэн бас яг тэр саяын байдал бол харагддаг юм бэл. Тийм учраас ер нь бол хулсан хуурыг сурж байгаа сурагчдыг сонгохдоо заавал ч хүү сайн тэр хүүхдийн сонсголыг бол маш сайн шалгаж шаардлагатай гэж бодсон. Бусдаар бол гайгүй. Хүүхдүүд хулсан хуураар тоглож сурахаас гадна урлаж хэрхэн хийхийг бас анхааралтай харж мэдэж авсан юм. Хулсны нэмгэн зузаан, хэл арал хоёрын завсар зай, татах оосор утасны бүдүү нарийн гэд нэг бүрчлэн тааруулсны эцэст их шиг аягалгуу нь зөвөр цураатдаг. За туршаад үзье. Уугаар 4, игээр 4, уугаар 4, игээр 4 хэсэг туршаад үзье. Эхэллээ. Амдаа барьлаа. 1 2 3 и. Тэгэхээр энийг яагаад уламжлуулах хүүхдүүдэд сургах нь чухал юм бэ гэхээр энэ өв соёлоо таних мэдэх, за тэрийг одоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, монголчууд яг ямар өв соёлтой байсан, ямар хөгжмийн одоо сэтгэлгээ, сэтгхүүтэй байсан бэ гэдгийг таньж мэдэхэд бол маш чухал ийм ач холбогдолтой зүйл. Тийм учраас хүүхэд залуучуудаа өвлүүлэх, уламжлуулах энэ үйл ажиллагааг бол бид нар хийж явах хэрэгтэй. Өөрсдөө үлгэрлэж явах хэрэгтэй гэсэн. За ер нь монголчуудын уламжлалт, гэрийн сургалт, төрийн сургалт, одоо шашны сургалтын байдлаар аливаа өвийг өвлүүлж уламжлуулж ирсэн ийм одоо тогтолцоо байдаг. Ялангуяа хөгжмийн зэмсэг, дуу аялгаутай холбоотой энэ сургалтыг бол гэрийн сургалтын хүрээнд одоо өвлүүлж уламжлуулж ирсэн ийм уламжлал байдаг. Тийм учраас бид нар тэр уламжлалаа ашиглах нь бол нэлээд оновчтой, зүйтэй байх гэж ингэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдэд сургахын тулд эцэг эх нь өвөө эмээ нь илүү одоо үлгэрлдэг, заадаг, одоо тэрийг яаж тоглохыг одоо тоглож үзүүлдэг ч юм уу ийм байдлаар явбал харьцангуй одоо сурахад амархан ийм хөгжмийн зэмсэг шүү дээ тийм ээ. Тийм учраас тэр талаар гэр бүл рүү чиглэсэн ийм арга барил руу одоо хандвал нэгдүгээр зүгээр юм шиг байна. Энэ гэрэг усыг анх 1937-8 онд өвөө ажээ маань Туулангүний хүрээний лам байхдаа энэ гэрэг бүс нэгтэг шашир малгай нэгтэг хүн байсан. Тэгээ ганц хүүдээ зааж өгөөд хүүхдүүд нь одоо ачсан нар ингээд 4 үеэрээ нэгж байгаа манах. Бид хоёр эхлээд ерөөсөө 1 хоногтоо бас сайн ойлгосон. Тэгээд 2 дахь хоногоос гайгүй ойлгоод тэгээд 14 хоногт ер нь гайгүй сурж эхэлсэн. Бүсээ нэхэд сурах гэж бодож исэн юм л та. Тэгээд аав тэгж байгаа зааж өгнө, тэгж байгаа зааж өгнө гэд. Тэгээд тэгэн чинь гинт юм нэвтрүүлэгт орохоорлоод
Тэгээд дээр яаралтай л сурахаар бас юм боломж гарсан байж тээ. Анх баяр ган учир хоёр зуны амралтын хугацаанд эмээ аваараа гэрэг бус нэхийг заалгаж сурцгаасан юм. Гэрэг бус даавуу мэт маш нарийн нэхэстэй. Энэхүү өвийг Төв аймгийн Алтан булаг сумын өвлөн уламжлагч Цэрэн Дижид 30 гаруй жил уурлаж ач зээдээ өвлүүлж явна. Хүүхдүүд багаасаа эмээгээ харж өссөн учраас их хурдан сурч дадаж байгаа нь ажиглагдсан юм. Тэр ерөөсөө орчинтой холбоотой юм шүү. Өв уламжлал гэдэг юм тэр орчин ахуй тэгээд тэр даган дуурайж байгаа хүн хилээд заагаад одоо хүлээж авдаг юм байна. Ажиглаад дагаад хэлэхгүйгээр бас сурч авдаг зүйлүүд байгаад байгаа. Тэгэхээр тэр зүйлүүдтэй илүү холбоотой юм шиг байна. Тэгэхээр ерөөсөө л тэр орчны ахуй нөлөө хилж болох, зааж болох зүйлүүдийг бид нэр хилээ заагаад сургачиж байна. А гэтэл тэрийг хилээ заагаад сургаж болдоггүй зүйл тэр өвд дотор ч яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хаанаас сурж байгаа юм гэхээр тэр хүний үйл хөдлөлөөс, тэр орчин ахуйгаас, тэр зан үйлээс нь авч байгаа. Тэгэхээр тэр орчноос илүү өвлөд байгаа учир нь ерөөсөө л тэрнтэй холбоотой. Сайн сав шүү. За. Тэг бүр цадраа. Энэ хүн заавал энэ тэнцэж дарсгал өгөхгүй. За одоо чи энэ дээрээ барьчаад энэ гараа. Энэ бүр сав. Одоо тэгж хашаа өрч. Зүг. Анх нэгсэн бүхснүүд нь болохоор энэ талаараа ингэж янз бүрийн тийм гэмтэлтэй бүснэр болсон. Ерөөсөө сүүлдээ гар гайг болоод одоо зүгшрээд гэдэг лүү. Тэгээд ерөөсөө тэгшгэн болоод тэгээд бүр гой бүснээр нэгдэг болсон. Тэгээд нэг юм бүсийг нэг 2 өдрийн дотор ороогоод шүнжэнгөө суугаал. Тэгэл тэгжээс л хэндэ. Хараа миний дуртай өнгөхгүй юу? Тэгээд би дуртай өнгөө дагаад энийг ингээд ойсон. Тэгээд энэ дээр нь 7 утас орсон байгаа. Миний хувьд бол нэг бүс нэхэл тэгэл гадаа жоохон гал тоглоо, ээж автайгаа юм ярилцаа. 5 м бүс нэхэхэд 6 мод. Харин 10 м бүсэд 8 мод зоож утсаа ороох учиртай. Дараа нь бэхэлсэн модны голд байрлах төмөрний наагур, цаагур гэсэн байдлаар утсаа ороод юм. Ингээд нэхмэл бүсний эхний бэлтгэл ажил дуусна. Гэрэг бүс нэхэхэд дараагийн алхам бол дөрлөх. Дөрлөх гэдэг нь эхлээд 5-аар ороосон утсаа хонин холбоогоор төмөрт битлэх үйлдэлийг эхэлдэг байна. Удаан суугаа нуруул жоох амар өвддөм л тээ. Нураа нь энэгээр амар өвддөг. Тэгээд өөр өөлөх юм үл ерөөсөө байхгүй. Ганц хэцүү юм л нуруу өвддөг. Бусд нь бүгд гоё тийм сонирхолтой тий. Миний хуруу өвдчихсэн. Ингээ хуруу ингээ нэгээрээ ингээд. Одоо бол гоё санагдчих. Гар урлал за одоо имэл шүлжмэл одоо технологийн энэ одоо зүйлүүд маань бол илүү хувь урлаачийн онцлог шингэсэн, хувь дарахны тэр үйл ажиллагааны онцлог шингэсэн, эсвэл тэр үйлчний урлаачийн өөрийнх нь бодож боловсруулсан тийм одоо чимэглэл шингэсэн байдгаар онцлогт. Тэгэхээр тэр талаасаа бол нөгөө хүмүүс сүүлийн үед хувь урлаачийн ганц хувь бүтээсэн тийм одоо урлагийн бүтээлийг гар урлалын бүтээлийг сонгох, сонирхох ийм тал байна гэсэн. Нөгөө талдаа үйлдвэрлэлийн технологиор одоо бий болсон урлагийн бүтээлүүд нь бол олон хувь болоо тэрийг хүн болгон эзэмших боломжтой, хүн болгон одоо худалдан авах боломжтой болчиход байгаа учраас энэний эсрэг талаас нь хүмүүсийн сонирхол бас тийм байгаад байна гэсэн. Өнөөдөр бас 2 захиалгаас аваад амжсан. Тэгээд нэг алтан шаргал ийм шар бүс, нэг эмхтэй бүс илэх юм байлээ. Тэгээд нөгөөдг нь болохоор нэг хар том тийм бүс нэг ахас илэн гэдэгсэн. Би бол ерөөсөө энэ гоё сайн ихэд сурах гад тэгээд аавтай өөр зөндөө нэг инээж нэг үзэл, уурж нэг үзэлээ бөө юм болсон өмөр. Тэгэл сүүлдээ гар зөвшрөөл аав ч болохоор өөрөө 20 гаруй жил нэгсэн болохоор гар нь бүрээс орцсон харахгүй ч гэсэн нэхэж чаддаг байхгүй. Аав ч өдөрт 2 бүс баг гаргахчтэй аав бол. Би ч болохоор нэг бүсийг нэлээд болноос 5 хоног тэгэл. Тэгээд сайн суучвал бас 2 өдөр бас болох л.
цагч нь нэг хагас метр юм уу нэг метр л явуулчихсан юм л да. Би яар өргөжлүүлж нэхэ гэж бодож байгаа. Тэгээд дахиад нэхэл. Тэгээд энэ миний сонирхлыг амар татсан. Амар сонирхолтой санагддаг гэсэн. Гэтэл би өдөрт нэг 2-3 цаг л нэхсэн. Тэгэл болоод ирсэн. Эмээгийн тэр бүс нэхэх тэр аргуудын зөндөө юм сурсан. Тэгээд манай болохоор ийм 3 юм зураастай гэдэг байхгүй нэ. Тэгээд энэ хэний бүс вэ гэж бас таньж олдог гэж аав бас хэлж ирсэн юм аа тий. Сурж мэдсэндээ баяртай байна. Найзуудаас зааж өгмөр санагцсан тий. Тэгээ бүс нэхэх нь бол ер нь бол амархан тий. Гэтэ орооход бол амархан ч гэсэн нэг нэхэхэд амар төвхтэй юм л. Тийм болохоор зоцохгүй хийгээл ах юм бол тэгэл нэхэд сурнаа. За ер нь альва дарахны үйл урлал энэ зүйлүүдийг одоо сурах процесс маань ерөөсөө л хүүхдүүдийн өөрийнх нь хөгжил, төлөвшил, хүмүүжил энэ юмнуудад давхар нөлөөтэй явж байдаг юм шиг байна. Одоо наад зах нь л тэр хүн сууд сурж гин, альва юмны зүй тогтол, эмх цэгц дистраллыг ойлгож авж гин, мэдж гин. Тэр нь бол тухайн үйлийг урлаад авах хэрэгтэй юм шиг мөртлөө амьдрал ахуй дээр тохиолдог бүхэл асуудалд хамаатай ийм ур чадваруудыг давхар эзэмшчээдэг ийм онцлогтой байх шиг байна. Тэгэхээр энэ дарахны үйл ч юм уу өв уламжлал эдгээрийг өвлөн уламжлуулж байгаа энэ процессыг зөвхөн өв уламжлалыг өв соёлыг үлдээж ийн гэж харахаасаа илүү хүүхдийг одоо хүмүүжүүлж ийн, альва үйлд сургаж ийн, нэгт юм ба болгож ийн, хөгжүүлж ийн, төлөвшүүлж ийн гэдэг талаас нь бас хармаар байна. Дурга, 7, 8, 1, 2, 3, 4, 5, дурга, 7, 8, 1. Ховд аймгийн Манхан сумын охид энэ хугацаанд бие биелгээний уран тансаг хөдөлгөөнийг өвлөн уламжлагч Бадам цэцэг багшаараа заалгаж сурцгаалаа. Бадам цэцэг загчны нэрт биелгээж өрөөлж магтаач банзайн охин. 8. Ингээд бүгд ууснаа зайлбаад бүгд заяа. Ингээд би загчин биелгээг загчин 5 суманд заадаг. Одоо өөрийн амьдарч байгаа нутаг бол Манхан сумын нутаг. Манхан суманда би бие биелгээний дугуйлан гэж явуулдаг. Тэр дугуйланд нийтдээ одоо манай хүүхдүүд бол 400 гаруй хүүхдүүд хамрагдсан байгаамаа. Дал цахихтой бугуй, тохой, мөрөө хөдөлгөн, зэрэг хөдөлгөн. Ингээ. Тэгээд хаашаа унахта онцлог нь гисээ томбил гэж байна. Өөр одоо ямар нэг онцлог байгаа юм. Босодтой угсаа. Толгой хөдлөгдөг. Савхгүй. Чих урагш хаардаг байна тий. Мөргөл гэдэг биелгээ одоо багшны энийг манай аав надад зааж өвлүүлж ирсэн. Тэгвэл манай аав болохоор за Бадам цэцгээ чи мөргөлийг хий. Аав надад үжүүлж байгаа юм л да. За ингэж биелдэ ингээд өөрөө ингээд үжүүлээд ингээд найгаад ингээд өчөж байгаа. Загчны мөргөл биелгээ нөгөө нэг урянхаа биелгээс ялгарх нэг юм. Урянхаачууд ганц гараараа ингээд биелээд идэж шүү мөргөд идэж шүү. Манай загч болохоор 2 гараараа ингэж мөргөнө. За энэ мөнгөр биелгээ хийж байгаа гол утга энэ уул ус байгаль дэлхийн аргадаж одоо нэг инэмдээ сүсгэд залбирч
тэгж хийдэг биелгээ байхгүй юу? Өвийг хадгалж хамгаалахын тухайд бол яг тэр уугуул шинжийг хадгалах ёстой. Ялангуяа тэр орчинтой ахуйтай нь хамт байх ёстой гэдэг дээр бол сүүлийн үеийн одоо судлаачид дэлхийд дахины үзэл хандлага бол нэгдчихэд байна. Тэгэхээр тэр орчныг хадгалах, яг тэр уугуул шинжээр нь өвлөн уламжлуулах гэдэг бол чухал. Тэр хүмүүсийн тухайд хэлж байгаа тэр санаа бол чухал байгаа. Хамгийн гол нь багшаас багшийн энэ яаж хөдөлж чинь, за энэ хурууны яаж чинь, за энэ мөрний яаж хөдөлж чинь, тэрийг нь маш сайн ингэж хааж таа яг тэр натур байдлаар хизээ чинь загшны биелгээ гэдэг юм ерөнхийдөө баг бүжиг тал руугаа болчиход байгаа шүү дээ. Ба загшны биелгээ, загшны юуг авч үлдэх юуг болчиход байна. Тийм учраас одоо байгаа тэр та нарт би заагаад та нар хоож үедээ заагаад ингэ явах хэрэгтэй юм байхгүй юу? Хөгжүүлээд хувиргаад ахаар тодорхой хугацааны дараа эргээд харахаар уугуул шинжнэраа алдаж байгаа юм нөхцөл бас байгаа байхгүй. Тийм учраас нэгдүгээрт яг уугуул байгаа шинжнэраар нь тэр орчин ахуйтаа хадгалах нь бол зүй ясны асуудал. Гэхдээ нөгөө талдаа тэрийг одоо хориглоод өөр байдлаар хувиргаад хөгжүүлэхгүй гэсэн үг биш. Дэлхийд дахины одоо хүмүүсийн санал, сэтгэлгээ, хандлага, арга зүй энэ юмнуудтай уялдуулаад бас түгээн дэлгэрүүлж явах, хөгжүүлж явах, өөрчилж явах энэ асуудлыг бас хамтдаа шийдэж явах хэрэгтэй. Загчин биелгээний гайхамшигыг өнөө үед авч яваа Бадам цэцэг багш өөрийн шав нартаа ардаа далс авч урдаа мөр зөгчл байвал энэ бол загчин биелгээ шүү гэж захиж загчны 13 бие биелгээг шав нартаа зааж хойч үедээ өвлүүлэн үлдээж байна. Бид нэр ингээд 7 хоногт 4-5 удаа бэлддэг. Хийж сурсан биелгээнүүд гэвэл 7 биелгээ байгаа. Цацал, мөргөл, илхэндэг, хөдөлмөр, хуруут гээд энэ 7 биелгээг сурсан. Хамгийн хэцүү биелгээ нь хүрэнд оргод байсан. Маш сонирхол хүлээж авч байсан арга тушаад энэ далыг цохид яаж ингэж буцаж ингээд хөвтчээд яаж буцаж босч чаддаг ингээд их хөндөрлөө байдаг вэ гэж асууж байсан. Харахад амар хан харагдж байгаа ч хийхэд үнэхээр хэцүү. Хойшоо унахад одоо ингээд ялангуяа ингээд гисний энэ хаваа чинэрч өвддөг. Тийм болохоор амар хэцүү санагдсан. Уйлжсэн хийх чадахгүй болохоор бүр айгүй хэцүү байсан. Тэгээд найзуудаараа туслуулаад би биелгээг хийж сурсандаа баярлалдаг. Бус хүүхдүүдтэй бас ингээд түгээн дэлгэрүүлж өвлөмжлээ зааж өгөхийг үнэхээр хүсэж байна. Би 5 настай манай эмээ намайг 3 настай байхад биелгээ зааж өгсөн. 7 хоногт ингээл 4-5 удаа бэлддэг байсан. Тэгэл эднэртэйгээ ингээл хамт бэлтгэхээр амар гоё идэв. Тэгэл хөгжилтэй. Толгоо өдлөгдгөө. Тэгээд хуруу, бугуй, тохой, мөр энэ дөрөв ингээ үеэрээ ингээд биелдэг. Одоо ингээ гитээ түмбэл гэж ингээ даалц авах хэвээр. Загшны биелгээний их хэцүү биелгээ болох манай аав тэр уулзалт гэдэг нэг биелгийг хэлчихсэн. Уулзалт гэдэг. Доошо бүр ингээ үнж ирж байгаа бүр ингээ манай аав ингээ нэг юу яд шүү дээ хит хутга гэдэг яла. Тэтгэр тэрэн доор ингээ 3 нуулзсан ингэж үлдчихэж байгаа тэгж унжтыг уулзалт хийдэг хүн байсан биелгээ бий. Ерөөсөө монголчуудыг дэлхийд дахинд өрмөц болгож байгаа. Бусдаас одоо содон сонин харагдуулж байгаа. Тэр зүйл бол явж ардын урлаг өв соёл баг. Тийм учраас монголчууд байхын тухайтад хэл гэдэг зүйл байх ёстой, өв соёл гэдэг зүйл байх ёстой. Тийм учраас бид нар өөрөө хүүхдүүддээ энийг өвлүүлж явах ёстой, цагийн ямагт одоо уламжлуулж явах ёстой. Тэр хүүхдүүд
альва тэр зүйлийг одоо тухайн нэг цаг үедээ сонирхгүй байж болно. Гэхдээ ямар нэг насанд нь ямар нэг цаг үед нь бол тэр өвлүүдийг зааж өгдөг, сургадаг, ийм байдаг шүү гэдэг мэдүүлж явах хэрэгтэй. Хизээ нэгэн цагт тэр хүн монгол хүн учраас өөрөө тэрийг сэргээх, судлах, түгээн дэлгэрүүлэх, эргээд өөрийнхөө хүүхдүүдэд заа сургах сэл санаачлага төржил дараа. Тийм учраас тэрэнд нь чиглүүлсэн ийм зүйлийг бид нар бол аль нэг насанд нь өвлөн уламжлуулах, сургах, тань мэдүүлэхийн үйлийг бол хийх нь бол зүйтэй. Ерөөсөө энэ өв соёлыг л сурж ээж монгол хүн монголоороо байх, монголын өв соёл дээр дархлаагаа авч үлдэх хамгийн гол зүйл учраас бид нар энд бол байнга анхаарч байгаа юм. Олон улсын Монгол соёлын төвтэй хамтран бэлтгэж байгаа гаруул нэвтрүүлгийн дараагийн дугаарт 2011 онд ЮНЕСКОд бүртгэгдсэн Монгол эмчтийн уртын дууны хөгжимдөх арга барил буюу битүү амьсгаа гэсэн өвтэй хамтдаа танилцъя. Өв соёлоо мэдээ, өвлөн уламжлая.